Сайн байна уу? Намайг Роберт Маккензи гэдэг. Чикагогийн их сургууль дахин 5 дахь морилно. Бид Милтон Фридманы телевизэн зураг нэвтрүүлгүүдийн 3 дахь хэсгийг үзэх гэж байна. Өмнөх нэвтрүүлгүүдээр хүмүүс өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхол, сайн сайхныхаа төлөө байнга зүтгэж тэмцэж байдаг. Мөн Америк улс засгийн газрын оролцооноос ангид эрхчлөлтөд орон болохын тулд засгийн газрын хараа хяналтад сул байх ёстой гэж доктор Фридман үзсэн байгаа. Тэгэхээр харин энэ удаа 1928 он болон 1930-ад оны их хямралыг юунаас хэрхэн үүдэн бий болсон талаар авч үзэх гэж байна. Та бүхэн тухлан сууж үзээрэй. Хувь заяагаа сонгох нь. Хямралын үндэс. Нью-Йоркд байдаг Ландлын гудамж. Энд 50 жилийн өмнө болсон зүйл одоо ч гэсэн бидэнд нөлөө үзүүлсэн хэвээрээ л байна. Wall Street. Ихэнх хүмүүс 50 жилийн өмнө энд юу болсныг мэдэж байгаа байх. Энд 1929 оны 10 дугаар сарын 29-ны өдөр үнэт цаасны зах зээл уналтанд орж бидний нэрэл заншсанаар хар пүрэв гараг болсон билээ. Яг л аюулт хар хэрүүс ирсэн мэтэл Wall Street хямралд орж дараа нь Америкийн түүхэнд байгаагүй хамгийн том хямрал бий болсон. Энэ хямралыг капитализмын нуруу үнэлтэд холбож тайлбарлаж байна. Энэ шиг муу юм өмнө нь болж байсангүй. Харин бодит байдал дээр болсон шалтгаан нь арай өөр. Байдал дээрээ эрүүл мэнд харагдаж байсан нөхцөл байдал 1929 оны дунд үе гэхэд бизнес хэдийнэ муудаж эхэлсэн байлаа. Хямралын талаар судалж эхлэв. Банк цалин хөлсөө олгож чадхаа байлаа. Ийхүү Нью-Йорк хотно ялангуяа энэ барилга болон төв банкны байдал тун хүнд байлаа. Америк нэгдсэн улсын банкуд дампуурч байв. Энэ банкны дампуурсны нөлөө нь урд өмнө нь огт байгаагүй маш гүн гүнзгий байв. Яагаад ийм болов? Уг нь маш сайн банк гэгдэж байж хүмүүс банкны найдвартай байдалд итгэж байсан. Гэхдээ үнэндээ тийм ч найдвартай биш байв. Ийм хүнд байдалд орсон хэд хэдэн онцгой шалтгаан бий. Нэгдүгээрт нэр. Энэ банк нь Америкийн нэгдсэн улсын банк буюу хүмүүсийн итгэж ойлгосноор засгийн газрын гэсэн тодтолтой банк байсан боловч яг үнэндээ юрдийн арилжааны банк байсан юм. Харин хоёрдугаарт эзэмшил. Банкны хувь эзэмшигчид болон олон тооны хадгаламж эзэмшигчид нь Нью-Йоркийн нэртэй еврей бизнесмэнүүд байсан бөгөөд яг үнэндээ бусдын бодож байсан шиг зөв нэгдэлтэйгээр хамтран ажиллаж аюулгүй байдлаа хамгаалах төвшөнд байсангүй. Энэ хоёр сөрөг нөлөө нь онцгой нэр хүндгүй бусад банкуудын эздэд ч нөлөөж байлаа. Банкны уналтын талаарх суурхлууд нь хурдан тарж бусад банкнуудын уур амьсгалыг хурцдгаж байсан юм. Тэд энэ сөрөг уур амьсгалыг сайжруулах гэж хичээсэн боловч үнэндээ байдал бүр хүнд болсон юм. Энэ нь банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж улмаар төлбөр гүйцэтгэхэд ч цаад тарих болсон юм. Энэс ердөө хэдэн барилгын цаана Нью-Йоркийн холбооны нөөцийн банк байна. Холбооны нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан боловч аль эрт буюу 17 жилийн өмнө найдваргүй байдалд орчихсон байсан нь банкнуудын уналтын гол хүчин зүйл болсон юм. Нью-Йоркийн холбооны нөөцийн банк. Тус банкны захирлууд энэ өрөөнд уулзалдаж Америкийн нэгдсэн улсын банкыг хэрхэн хамгаалах талаар хянагч болон төв банк гэсэн үүрэг оролцооныхон хүрээнд төлөвлөгөө хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байдаг юм. Тэдний төлөвлөгөө бол тус банкыг бусад хэд хэдэн банктай нэгтгэх явдал байсан юм. Мөн хадгаламж эзэмшигчдэд баталгаа өгөх зорилгоор банкуудыг худалдан авах баталгааны санг нэвтрүүлэхээр ярьж байлаа. Ингэснээр Америкийн нэгдсэн улсын банкны хөрөнгө аюулгүй бас асуудалгүй болох байв. Холбооны нөөцийн банк дахин хуралдаж шийдвэрээ батлан
Эсвэл дахин хилэгдэж байлаа. Эцэст нь 30 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүхэл шүнжин хуралдсны үр дүнд Джейм Фэрбонт Морган банк баталгааны сангийн төлөвлөгөөг эсэргүүцсэн юм. Ийхүү төлөвлөгөө бүтлгүүтлээ. Дараагийн өдөр нь Америкийн нэгдсэн улсын банк хаалга хаалаа. Дахин бизнесээ явуулах боломжгүй болсон. Хадгаламж эзэмшигчид эсэргүүцсэн шүү гэж бизнесүүд үйл ажиллагаа зогсов. Ийхүү тус банкыг эцэст нь татан буулгалаа. Тэд хадгаламж эзэмшигчдэд 92.5 центиг $1 оронд тооцсон буцаан олгов. Хэрэв бусад банкуд мөн адил хадгаламжийг алдаагүй бол ийм том хэмжээний хямрал болохооргүй байлаа. Бусад банкуд Америкийн нэгдсэн улсын банкыг хаах нь зөвхөн тухайн орон нутагт л аюул учруулна гэж тооцож байв. Гэвч энэ буруу тооцоо байлаа. Америкийн нэгдсэн улсын хувьд хамгийн том банкаа огт дампууруулж болохгүй байв. Ийм том банкыг татан буулгавал үр нөлөө нь маш ноцтой. Улс орон даяар хадгаламж эзэмшигчид өөрсдийн хөрөнгийг аюулгүй байдалд үйл итгэж мөнгөө нэн даруй татахад хүрнэ. Үр дүн нь тун аюултай байж болох юм. Мэдээж улс орны өнцөг булан бүрт хадгаламж эзэмшигчид мөнгөө буцаан татахаар зүтгэсэн. Холбооны нөөцийн систем аль ч тохиолдолд ямар ч уналтанд бэлэн мөнгөөр хангаж байх үүрэг хариуцлагыг хүлээж банкуудыг хаалга хаахгүйгээр хадгаламж эзэмшигчтэй хизээч уулзаж байх үүргийг хүлээж байдаг юм. Банк хизээж зогсолтгүйгээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж явах ёстой. Энэ бол банкны системийн гол түлхүүр юм. Банк хэрхэн ажилладаг талаар та магадгүй дараах байдлаар төсөөлдөг байх. Та банкнд мөнгө өгч, банк энэ мөнгийг тань авч сейфэнд хадгалаад таны хэрэгтэй гэж шаардах хүртэл хадгалсаар байдгийг ойлгодог байж болох юм. Эсрэгээр банкуд таны хадгаламжийг оролцуулан маш их мөнгийг авангуудаа нэн дараа бусад ашигтай бизнест хөрөнгө оруулдаг. Өмнөх ашигын тодорхой хувийг танд хадгаламжийн хүүгийн орлого болгон өгдөг. Зүгээр хадгалаад тэр мөнгийг арвижуулж чадахгүй шүү дээ. Үүний үр дүнд банкны бүхэл хадгаламж эзэмшигчид нь хадгаламжаа бэлэн мөнгөөр нэг дор эргүүлж авахыг хэрэг хүсвэл энэ эрэлт хэрэгцээг хангах хангалттай хэмжээний мөнгө банкнд байхгүй л гэсэн үг юм. Ийм сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх, ийм хүсэлтийг багасгахын тулд хүмүүсээс хадгаламжаа татахгүй байхыг гуйх шаардлагатай. Эсвэл өөр нэмэлт их сурвалжаас бэлэн мөнгө татан авч нөөцийг бүрдүүлж болох юм. Холбооны нөөцийн систем хадгаламж эзэмшигчийн эрэлт шаардлагыг хангахын тулд нэмэлт санхүүжилт татах хэрэгтэй байдаг. Энэ систем хэрхэн зөв зохих ёсоор ажиллаж болох эсхийг Нью-Йоркоос 2000 милийн зайд Юта мужид орчих их давс далайн орчмоос олж харж болох юм. 1930-ад оны ихээр энэ давс нуурын хот болон хотын иргэн тойрондох зарим банкуд бэрхшээлд орж эхэлж байлаа. Гэхдээ банкны эзэд нь юу хийх ёстойг урьдаас харж үйл ажиллагааг авч үлдэхэд маш ухаалаг хандаж чадсан юм. Айдас хүйц давтсан хадгаламж эзэмшигчид бүх мөнгөө татах гэж ирж эхлэхэд Жорж Клейсийн хийх ажил нь хэрхэн асуудлыг зохицуулж хүнд байдлаас зайлсхийж байгаа талаар тайлбарж ярих явдал байлаа. Бид ажилчдаа 8 цагт дуудаж юу ч болоогүй юм шиг нүүрэн дээр инээмсэглэл тодруулж харилцагчдыг угтахыг зааварчилсан. Гэр бүлийнхэндээ хүртэл сэжиг төрүүлэхгүй байхыг хүссэн юм. Бид дөрвөн харилцах цонхтой байсан. Аль ч цонхыг нь хөнгөн үлдээх ёсгүй гэж хэлсэн. Цонх бүр дээр ажилтан байсан болохоор хадгаламж эзэмшигчид мөнгөө авах гэж яарвчлах сэтгэл юуны өмнө төрөхгүй болсон юм л да. Өөрөөр хэлбэл бид ажлаа явуулсан хэвээр байсан. Хүмүүс мөнгөө татах гэж ирэхэд нь нөхцөл байдал тайван байгааг юуны өмнө хэлж хэрвээ та үнэхээр итгэлтэй байгаа бол ном журмын дагуу данцны дэвтэр дээр зурсан гарын үсгэн ягтлаад ирээ гэж тайван хэлдэг байсан юм. Ингэснээр бид $100 бэлнээр төлөх мөнгөний оронд 5, 10, 20 гихчлэн 2 дахин бага төлбөр төлж байсан юм. Ингэж л бид асуудлыг зохицуулсан. Үүний ачаар тус банк тухайн өнгөлөөдөө асуудалгүй байсан ч хангалттай мөнгө үлдээгүй байв. Иймээс үдээс хойш холбооны нөөцийн банкнаас илүү их мөнгө хүссэн байна.
Тэгээд холбооны нөөцийн банк зэвсгэлсэн хуягт машинаар мөнгөө илгээж хамгаалтыг ч өндөржүүлж байв. Зах зээл хямарч байхад бид арай өөр арга барил баримталсан гэхүү дээ. Өөрөөр хэлбэл харилцагчдыг их мөнгө татаж байгаа ч илүү их мөнгө өгөх боломж байна гэдэг дохиог өгсөн юм. Манай ах Кимбит хоёр ч энэний ачаар банка хаагаагүй юм. Энэ бол их сайхан мэдээ байсан. Бид хүмүүсийн итгэлийг олох хүртлээр аль болох үйл ажиллагаагаа хэвэн явуулахыг хэрмэлзэж байлаа. Ямар тач энэ зорилгодоо бид хүрч төр хугацаанд хүнд байдлыг харгалж чадсан юм. Мягмар гарагт өөр нэг банк нь хаагдсан. Олон нийт дахин эргэлзэж эхэлсэн бөгөөд бүгд буцаж ирээд мөнгө авахыг хүссэн юм да. Ийхүү хүмүүсийг татаж чадсанаар эхний удаадаа банк маань хэвэн үлдэж амрагдсан юм да. Энэ бол харилцагчдын сэтгэл зүйг өөрчилсөний үр дүн байсан. Харин хоёр дахь удаад байдал маш их хүнд байсан. Оройн бид ажилчдаа дахин дуудсан. Учир нь дараагийн өдөр чухал байлаа. Хүмүүс төвтэй тэргүй болсон явдлыг мэдэж байгаа шүү дээ. Иймд бид харилцагчдыг дахин ятгах чадахгүй гэдгээ мэдэж байсан юм. Ингээд бид ажилчдаа маргааш маш хурдан ажиллахыг даалгасан. Ингэснээр банкны гадаа болон дотор талд нэг жоочор дараал харагдах ёсгүй ба хүмүүсийн хүссэн мөнгийг эргүүлж тоо ёсны дагуу төлөхийг хүссэн юм. Мөнгө нэлээд гадагшилсан боловч өдөөс хойш хүмүүс буцан ирж орлого хэвийн төвшинлүүгээ төгссөн юм л да. Хэвийн болсон. Хамгийн гол асуулт нь иргэд дахин мөнгө авах эсэхийг баталгаажуулах явдал байлаа. Холбооны нөөцийн систем банкудад мөнгө нийлүүлж байдлыг сайжруулахыг зорж байлаа. Хувь цааны зах зээл хямарсны дараа 29-с 30 он хүртэл холбооны нөөцийн систем зах зээлд мөнгө нийлүүлэхийн баг багаар зогсоож эхэлсэн юм. Улмаар мөнгөний систем бүтцэнд өөрчлөлт орсон юм. 30 оны 12 дугаар сард мөнгөний нийлүүлэлт 3%-аар буурсан байна. Гэтэл нөгөө талд өсөнд хэлж байгаа эдийн засагт дефляцаас хамгаалахын тулд их мөнгө хэрэгтэй байдаг. Хэрвээ Америкийн нэгдсэн улсын нэгдсэн банкыг татан буулгаагүй байсан бол бусад банкуудыг ч татан буулгахгүй байлаа. Тус банкыг татан буулгасан нь асуудлын ихийг тарьсан ч холбооны нөөцийн банк хадгаламж эзэмшигчдийн шаардлагыг биелүүлж бэлэн мөнгөөр хангаж ерөнхийдөө банкны системийг бүр хүнд байдлаас авч гарч чадхаар байсан боловч тэд ингээгүй юм. Учир нь бүх хадгаламж эзэмшигчид банкудаас мөнгө татаж авахаар дайрснаар зах зээлд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож байсан юм. Мөнгөний нийлүүлэлт буурах хандлага хүчтэй ажиглагдж байлаа. Банкнаас $1 гаргахад хэдэн долларыг эргүүлж хийх хэрэгтэй болно. Хэрв холбооны нөөцийн банк засгийн газрын бондыг худалдаж авч шаардлагатай бэлэн мөнгийг гаргаж өгсөн бол хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татан авахаа болиулахыг гуйх шаардлагагүй байсан биз. Сонирхолтой нь үүнийг Нью-Йорк холбооны нөөцийн банкны хүмүүс зөв бодлого гэдгийг мэдэж байсан юм. Нолан Бенжамин Нью-Йоркийн холбооны нөөцийн банкны анхны тэргүүн дарга байсан. Жинхэнэ хямрал болохоос 2 жилийн өмнө Бенжамин нас барсан. Бенжамин нас барсан нь үнэхээр хүнд гар цохирол болсон ба Нью-Йоркийн банкны төдийгүй холбооны нөөцийн системд энэ хүн гол байр суурийг эзэлж байсан юм. Нью-Йорк болон бусад хотуудын төв банкуд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байлаа. Эцэст нь Вашингтоны төв банк эрх мэдлийг авч Нью-Йоркийн төв банк ялагдал хүлээсэн юм. Энэ бол мэдээж тийм ч чухал асуудал биш боловч үнэн дээр энэний нөлөөгөөр бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа мэдээний цар хүрээ, мэдрэмж Вашингтоны банкны үйлдэлээс л шалтгаалж байсан юм. Харин одоо энэ барилга Америкийн нэгдсэн улсын сангийн яам болж тухайн цаг үед холбооны нөөцийн зөвлөл хаа нэгтээ яг энэ шиг барилгад байсан. Эрх мэдлийн хүч хилжснээс хэдэн жилийн дараа холбооны нөөцийн банк өөрийн жавхлант барилгаан эндээс ердөө хэдхэн байрны цаанал барьсан юм. Нью-Йоркийн банкнаас гайхалтай зөвлөгөө өгч байсан ч холбооны нөөцийн банк
засгийн газрын үнэт цаасыг худалдан авахаас татгалзаж байсан юм. Эсвэргээр маш хялбар аргаар ажиллаж хадгаламж татахыг л арилжааны банкудаас шаардаж байсан юм. Итгэн үү байна уу өөрөө л мэд. Банкуд хямарч байхад холбооны нөөцийн банк зүгээр л зогсож байлаа. Банкуд яаралтай мөнгөний нөөцтэй болох нь чухал байсан боловч тэдэнд ямар ч боломж байгаагүй юм. Дэмэ ямар ч боломж олдоо. Гэхдээ энэ ч бас яаралтай биш байсан. Тэгээд юу байсан бэ? Банк хаагдсанаас үүссэн нөхцөл байдал нь мөнгөний хан шиг унгаж байлаа. Хамгийн гол нь мөнгийг бий болгох процесс бөгөөд өнөөдөр ч гэсэн цөөхөн банк л энийг зөвөр ойлгож байна. Өнөөдөр ч гэсэн банкны эздээс мөнгө яаж татан төвлөрүүлгийг асуувал хүү амлаж томоохон харилцагчдын хадгаламжийг татгал гэж хариулна. Тэд би мөнгийг бүтээгч биш. Бидний гол үүрэг бол хадгаламжийг аль болох ихээр цуглуулж, зөрүүгээр нь хүүтүүлж, үйлдснээр нь зээл олгоно. Бид бол мөнгө бүтээгчд биш гэж хэлэх байх л да. Эдийн засагчдын нүдээр бол арай өөр харагдаж болно. Хүүгийн талаар би бага зэрэг тайлбарлая л да. Өмнө тайлбарласанчлан банкны тухайн ном зохиолуудад хадгаламжийн талаар их бичсэн байдаг. Нэгтлэн бодохын үүднээс бол банкуудын хоорондох гүйлэг нь банк хоорондын зах зээлийн хүү болно. Нэг банк нь нөгөө банкнд зээл олгож хадгаламж өгч байгаа хэрэгэлдэ. Энэ процесс нь энэ тагимд хідэж явагдахгүй. Энэ талаар холбооны нөөцийн банк сайн мэднэ. Банкуд нөгөө банкнд зээллэг өгч хүүгийн орлого авч байсан боловч хямралын үед зээллэгээ яаралтай иргэн дуудаж мөнгөний гачигдлыг бий болгосон. Ямар ч байсан холбооны нөөцийн банк ингийг зөвшөөрсөн юм. Холбооны нөөцийн банкнаас энэ бүхнийг ойлгож эцэст нь уучлалт гуйгаад л үлдэхээс өөр арга замгүй болсон юм. 33 он гэхэд Америк нэгдсэн улсад мөнгөний нийлүүлэлт буурсаар хамгийн хүнд түвшиндээ ирсэн байлаа. Жишээ хэлбэл энэ үед хүмүүс хадгаламжийн дансандаа $3 байсан бол 29 онд $2 үлдэх жишээтэй. Тэр цаг үед 3 банк тутмын 2 нь хаагдж байсан юм. Ийхүү аимшиг тэмрэл үргэлжилсээр байсан холбооны нөөцийн банкны үйл ажиллагааны шууд үр дагавар юм. Тэдний мөнгөний буруу бодлого нь эдийн засгийн сэргийж чадахгүйд хүргэсэн. Улмаар хямрал Америкаас давж гарч дэлхийд дахныг хамарлаа. Гол төлхөөр нь энэ хаалганы цаана байна. Энэ бол Нью-Йорк дахь холбооны нөөцийн банкны хаан. Эдгээр хаалганы цаана дэлхийн алтны хамгийн том нөөц хадгалагдаж байна. Алт бол төлбөрийн гол хэрэгсэл байсан болохоор эдгээр алтууд 1929 онд маш өндөр тестийг давж хямралын эсрэг төлбөр болох байсан юм. Хэрв хямрал Европ зэрэг өөр улс оронд гарах юм бол Америкийн нэгдсэн улс алтан гадагш нь алдаж дараа нь алт нь буцан орж ирэх жишээ нэ. Хэрв хямрал Америкийн нэгдсэн улсад эхлэх юм бол эсрэгээр алт их хэмжээгээр Америкт орж ирж дараа нь эндээс буцаад гарах жишээ нэ. Хэрв олон улсын төлбөр тооцсон алтан суурилсан байх юм бол дөрөв ийм л байна. Америк нэгдсэн улс дахь алтны хэмжээний хүрээнд төв банкнаас гаргасан мөнгөний хэмжээг хяндаг ба уг мөнгөний хэмжээний хүрээнд арилжааны банкнуудын үйл ажиллагааг хяндаг. Арилжааны банкнаас гаргасан мөнгөөр хувь хүмүүс, аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллагууд зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг байна. Иймд банкны нөөцөнд байгаа алтны хэмжээ нь бүхий л мөнгөний эргэлтийг тодорхойлдог гэсэн үг. Гэвч 1930 онд холбооны нөөцийн банк дээрх дүрмээр тоглолт хийгээгүй байна. Тэд алтны нөөцөө ашиглаж чадаагүй юм. Энээс болж мөнгөний нийлүүлэлт буурч бизнес эрхлэгчид болон салбарууд ч уналтанд орж эхэллээ. Гэхдээ Англи буюу Их Британд энээс дор байдалтай байлаа. Америкийн нэгдсэн улс болон Их Британийн мөнгөний систем бүтцээр холбоотой байлаа. Асуудал юу байсан бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын худалдан авалтын хэмжээ буурснаар Их Британий бараа бүтээгдэхүүний импортын борлуулалт багассан байна.
Алтын стандартын дүрмээр алх гадагшаа зээлийн төлбөрт гарч нөөцийн хэмжээ багассан. Энээс болж үндэсний валютын ханш болон нөөцийн хэмжээ нь тэр чигээрээ багасж, Их Британи хэдийнэ хямралд орсон байлаа. Их Британий алт Америк нэгдсэн улсад цудхан орж ирлээ. Улмаар Америк нэгдсэн улсын алтны нөөц нэмэгдэж, тэр хэмжээгээр мөнгөний нөөц ихсэх ёстой байсан боловч холбооны нөөцийн банк тэдгээр алтыг зүгээр цоожилж авахыг хүссэн байна. Үүний үр дүнд Их Британи 1931 он хүртэл хүнд хിവэрэл байсан. Улмаар Америк нэгдсэн улсын алтны системээр дамжин ижил мөнгөний бүтцтэй байхаа болсон байна. Ийхүү Америк нэгдсэн улсын түүхэнд байгаагүй хамгийн амар хямрал бий болж, алтны ямар ч ашиггүй нөөц ихээр нэмэгдсэн. Хэдийгээр энэ явдал 15 жилийн өмнө болсон боловч бидний өнөөдөр баримталдаг олон бодлого шууд энээс үүдэлтэй. Дэлхийн төв банкуд засгийн газрын эрх баригчид бүгд их хямралаас айж байв. Энэ нь маш бага мөнгөтэй байх аюулд орж байсан тул одоо эсрэг чиглэл хөдөлснөөс болж хит их мөнгөний илүүдэлтэй буюу инфляцийн аюул нүүрлэх болж. Гэтэл нөгөө талаас 1929-оос 33 оны хямрал бидэнд дефляцийг Энэний гол нөлөө нь чөлөө зах зээлтэй капитализмыг нуран унагаасантай холбоотой. Энэ орон зайг ямар нэгэн зүйлээр нөхөх хэрэгтэй байсан. Английн Кембриж их сургуульд өнөөдрийн хүртэл хүчтэй явагдаж байгаа нэгэн онол гарч ирсэн. Тус сургуульд нэг алдартай шинэ онол гарсан юм. Энэ хүн бол John Maynard Keynes. Тэрнийг бүх цаг үеийн хамгийн алдартай эдийн засагчдын нэгэнд зүү ёсоор тооцдог. Тэрээр их хямралыг гаж үзэгдэл. Бас бэрхшээлтэй асуудал хэмээн авч үзсэн юм. Энэ бол тогтсон онол үзлийг өөр өнцгөөс өхөн үзсэн үзэл баримтлал байлаа. Эдийн засагчдын зарим үндсэн зарчмуудыг Кейнс баримталж асуудлыг тайлбарлаж байлаа. Тэрээр юу болж байгаа, их хямрал ямар байдлаар дуусах талаар цогц ухаалаг таамаглалыг дэвшүүлж чадсан юм. Мөн тэрнчлэн хямралаас урьдчилан сэргийлэх арга замуудыг гаргасан. Тэрний онолын гол цөм нь мөнгөний нийлүүлэлт чухал биш, харин зарлага чухал үзүүлэлт гэдгийг гаргаж ирсэн юм. Эдийн засагчдын ярьдгаар бол автономит зарцуулалт. Ямар төрлийн зардлууд байж болох вэ? Бизнесийн байгууллагуудад машин тоног төхөөрөмж, параметрал зэрэг зарлагууд байж болно. Харин хувь хүмүүсийн хувьд бол барилга байшин барих гэх мэт. Энээс хамгийн гол нь засгийн газрын зарцуулалт юм. Хэрв орон сууцны барилгын ажилд хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт хүрэхгүй, ажлын байрыг бий болгоход хангалттай биш байна гэж засгийн газраас үзвэл энэ зөрүүг нь төрөөс хөрөнгө оруулалт зарлага гарган нөхдөг юм. Эдийн засгийн энэ тусламжийн онолыг бурхнаас улс төрчдөд бэлгэлсэн гэдэг. Энэ бол мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө оруулж байгаа болохоос биш, бурхнаас явуулж байгаа зүйл биш юм шүү дээ. Эцэст нь улс төрчид хоёр өөр зүйлд мөнгө зарцуулж байгаа ба энэ нь татвар төлөгчдийн хүсэлд нийцүүлэх зүйлд зарцуулах. Хоёрт нь гэвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэхүү зарцуулалтаа зөв тайлбарлахаа гэсэн зүйлд зарж байгаа юм. Нэгэнт энэ мөнгийг өөрийнх нь биш гэдэг учраас тэд ямар нэгэн уучлалт ирэлгүйгээр хүссэндээ зарцуулдаг. Ингэж л хэн нэгнээс тусламж хүссэн сэтгхүй бий болдог юм. Америкийн нэгдсэн улсад Рузвельтийн шин засаг захиргаа Кейнсийн онолыг хэрэгжүүлж эхэлсэн. Засгийн газраас их хэмжээний зарлага гаргаж, эдийн засгийг өдөртөн чиглүүлэх аргыг хийж, бүх ил салбарт аюулаас хамгаалах төслийг бий болгосон. Англи улсад ч мөн ялгаагүй гол санаа нь зөвхөн засгийн газар л эдийн засгийг баттай бэхжүүлж чадна гэсэн үзэл байлаа. Энэ кино үүнийг батлан харуулна. Үндэсний харуул хамгаалтын ажилчдын тоог 534 хүргэсэн жишээ нь бид бүгдийн хүсэн хүлээсэн хөгжлийн эхлэл ирж байна гэж бид найдаж байна. Аж үйлдвэр эрчимтэй өсч энтхэг улс руу хөвөн даавуугаар хийсэн бэлийг их хэмжээгээр экспортлож байна.
Мөн Японы хөвөн даавны экспортын өрсөлдөөний аюулыг арилгахын тулд колони улсуудаас бараа татан авалтыг 2 дахин сайжруулж байна. Хамгийн том хөрөнгө оруулалт нийгмийн салбарт хийгдэж байгаа ба засгийн газраас орон сууцны барилгын ажил зориулж түүхэнд байгаагүй томоохон 1000 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр арга хэмжээ болон хөтөлбөрүүдийг хямралын жилүүдэд зайлшгүй ашиглах шаардлагатай байсан ба ашигласан ч юм. Харин хямралын дараа бол энэ Кейнзийн онолыг бүхэлд нь утгагүй болгож байлаа. Кейнз 1946 онд нас барсан. Би үргэлжил тэрнийг дахиад 10 жил амьдарсан бол хэмээн харамсдаг юм. Би тэрнийг үргэлж хүндэтгэж явдаг юм. Гэхдээ тэр бол өөр цаг үед амьдарч тухайн цаг үеийнхээ мэдрэмжинд тулгуурлаж гол үзэл баримтлуудаа нэвтрүүлж чадсан. 30 оны үед бол тэрний зарим санаа гайхалтай байсан ч дайны дараах энэ үед тохиромжгүй юм. Би тэрнийг нас барахынхаа өмнө бичиж, нас барсныхын дараа нийтэлсэн хамгийн сүүлчийн нэг нийтлэлийг уншсанаа тод санаж байна. Тэр нийтлэлд бичснээр өөрийн үзэл санааг хэрхэн хадгалж, цаашид хүчтэйгээр үргэлжлүүлэх талаар бичсэн байсан юм. Хэрв тэр дахиад 10 жил амьдарсан бол дэлхийн дайны дараах нөхцөл байдал арай өөр болж, инфляц хэрхэн өөрчлөгдсөнийг харж болох байсан юм. Жил бүр Вашингтонд төрийн зүгээс олон барилга бариулж, их хямралаас болж төр засаг их мэдлийг гартаа авсан байлаа. Одоо ч гэсэн энэ хурд хэвээрээ л байна. Жил бүр төр илүү хүчрхэг болж, төрийн нэртэй шинэ барилгууд баригдан, хүнд суртал улам нэмэгдэн, хуулийн зохицуулалт ч их болсон. Харин хувийн хэвшлийн байгууллагууд үндэс үүрээрээ бол тогтворгүй системд байсан юм. Хямралын улмаас чөлөөт зах зээл нурж унсан байлаа. Засгийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийг тогтворжуулах гол үүргийг гүйцэтгэх болсон. Нийтээрээ инхүү үзэж хүлээн зөвшөөрөх болсон тул засгийн газрын эрх мэдэл улам их нэмэгдэж байлаа. Одоо ч хүртэл ийм хандлага улс орны засгийн газрын тогтолцоонд хэвээрээ байсаар байгаа юм. Хямралын бодит үнэн, үндсэн шалтгаан нь маш өөр байсан талаар олон эдийн засагчид ярьж бичдгийг бид мэднэ. Америкийн нэгдсэн улсын түүхэнд байгаагүй хүнд хэцүү хямрал гарсан. Хямрал одоо ч үргэлжилсээр байгаа ба улс төрчид энэ хүү хямралыг зохицуулж чадна гэж итгэсэн хэвээрээ л байна. Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулахын тулд олон зүйл хийдэг ч энэ нь тогтвортой байдлыг дэмжих гэхээсээ илүү олон асуудлыг тарьдаг. Ингээд та бүхэн эргээд тавтан морилно. Одоо бид 1929 оны хямрал, энэний учир шалтгаан болон эргэн тойрондох асуудлаар хилцүүлэг өрнүүлэх гэж байна. Өнөөдөр болон 29 оны хямралын хооронд маш том ялгаа зааг байгаа. Аж үйлдвэрийн хувьсгал ихснээс хойш капитализмыг хамгийн том хямралуудтай холбон тайлбарласаар ирсэн шүү дээ. Гэхдээ засгийн газар хөндлөнгөөс оролцсон нь хамгийн анх удаа байдлыг муутгасан тохиолдол гэдгээрээ онцлог байгаа юм. Бидний сурах хичээл маш хялбар. Засгийн газар төрийн эрүүл мэндийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй. Засгийн газраас хичнээн хатуу чанга шаардлага тавилаач байдлыг дээрдүүлж чадахгүй. Гэхдээ 73 оны 10 дугаар сард буюу саяхны явдлыг дурдъя л та. Засгийн газар үнэхээр зөв оролцооны хэлбэрийг цаг үеийг нь олж хийсэн юм. 29 оны хямралын дараа засгийн газрын оролцоо ямар ухаалаг алхам байсан талаар Гуайдер илүү дэлгэрүүлж ярих байх л да. Энэ асуудлыг илүү наривчилж авч үзье л дээ. Хямралын үеэр засгийн газар тогтвортой байдлыг дэмжих зорилгоор оролцсон. Гэхдээ засгийн газар нь өөрөө тогтворгүй байдлын цорын ганц томоохон их сурвалж болж байна шүү дээ. Би тэгж бодохгүй байгаа. Байдал хэцүү байсан ч тогтворжих хандлага ажиглагдж байсан. Ямар систем дээр байгаа нь хамааралгүй гэж би хэлэх гээд байна л да. Нэг ижил төвшин гэж байхгүй. Харин ямар систем байна? Тэрэнд доор л ажиллах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс одоо засгийн газарт маш их нөлөө үзүүлдэг болсон байна шүү дээ.
Ингээд сайн ч муу ч аль аль нөлөөллийг үзүүлж л байгаа. Иймээс харин ч би засгийн газрыг дэмжмээр байна л да. Засгийн газрын үүдэл байхгүй байсан бол тогтворж элж байхгүй гэсэн үг. Германы засгийн газрын үйл ажиллагаа эрсдэлтэй ч нөгөө талаас идэвхтэй байдаг. Миний бодлоор засгийн газар бол насанд хүрсэн хүн. Иймээс эмэх хэрэггүй. Бид нэр маш сонор сэрэмж муутай байна гэж би бодож байна. Засгийн газар эдийн засгийн тогтворгүй байдал уналтын аль алнаас нь хамгаалж чадаагүй. Гэхдээ засгийн газар энэ бүхний үндсэн гол их сурвалжаа гэж би бодохгүй байна л да. Иймээс засгийн газраас л ангижруулал тогтворгүй байдлыг арилгах, эсвэл эрс бууруулах мэт өрөөсгөл сэтгэж болохгүй байх. Энийг би өөрөөр тайлбарлая л да. Коннорын хувьд нууцлаг боловч таатай зүйлс зөндөө хийж байсан. Энийг доктор Фридман кинонд сайн тусгаж чадсангүй. Мэдээж их хямралын үе хүнд байдалд байсан. Хэцүү байсан л да. Хүн төрлөختний түүхэнд ийм зүйл болоод л өнгөрөх байсан. Тиймээс энэ талаар дахин давтаж ярих хэрэггүй байх. Өөрөөр хэлбэл одоо Америкийн нэгдсэн улс өөр цаг ирэн үед ирсэн. Иймээс энэнд нь тохирсон зөв онол арга барил хэрэгжүүлэх нь зүйтэй байх. 46 онд хөдөлмөрийн тухай хууль батлагдсан шүү дээ. Энэ бол засгийн газрын зүгээс олон нийтийн өмнө хийх зүйлийн амлалт болсон байгаа юм. Ажлыг үүдэлтэй тэмцэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих, мөн сайн зүйл хийх цаг үе ирсэн. Даны үзэж байгаагаар үнэхээр сайхан цаг үе ирж, засгийн газар үүрэг хариуцлага зөв ухамсарлаж байна гэсэн үг үү? Миний бодлоор шал өөр хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох нь маш чухал байна л да. Өөр нэг нарийн асуудал бол цагийн өнгө аяс зөв чиглэл рүүгээ эргэсэн байгаа. Эдийн засаг тогтворжин идэхт маш их итгэж байна. Тодорхой арга техникээр ажилгүйдлийн үзүүлэлтийг үнэхээр бууруулж болно л доо. Энэ бол бидний ярилцах асуудал. Фридманы буруу эсхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол улс төрийн философийн асуудлаас тусдаа асуудал гэдгийг санах хэрэгтэй байна. Нийгэмшил, нийгмийн ардчлал, мөн зүүн жигүүрийн улс төрчид гээд олон асуудал урган гарч ирлээ. Засгийн газар зөвхөн энэ талаар санаа зовж ажиллах биш, мөн нийгмийн халамж, эдийн засгийн дэмжлэг зэрэг нийгмийг хамарсан өргөн цар хүрээний асуудал тавигдаж байна. Нийгмийн асуудлын талаар буруушах, бас сайшрах хэрэгтэй гэж үзэх хүмүүс байна л да. Яг чухал гэсэн зүйлийг ярил. Мэдээж тэгэлгүй яах вэ? Улс төрийн философийн урд өмнөх маргаанд нийгмийн хамтарч шин чанарын талаар итгэх эрхийн талаар хөндөгдсөн байдаг. Нийгэм өөрөө ийм шин чанартай. Хэрвээ ийм байвал зөв зам руугаа орж нийгмийн асуудлууд өөрөө зөв тийшээ чиглэх болно. Уильям Маккинли нэг л өөр авиг санаатай байсан талаар сүүлийн зууны турш Америкчууд итгэж найдаж байсан. Энэ санаа бол 30-аад оноос засгийн газар хөгжил дэвшлийн төлөө хариуцлага хүлээдэг гэсэн ойлголт юм. Би энийг буруу гэж бодож байгаа юм. Би энэ киног үзсний дараа гайхаж байгаа зүйл бол 29 онд бид энэ хямралаас гаргах хүнтэй байсан байна. 46 онд ч энэ хүн биднийг аварч чадах юм шиг санагдлаа. Тэгэхээр миний асуух зүйл бол биднийг зөв хариултан олох тэр үед цаг дэндүү оройтсон байж болох юм л гэж би бодоод байгаа юм л да. Саяхан муулаад исэн тэр хүний талаар яриад байна уу? Тийм ээ тийм. Бид бүгдийн ярилцаж байгаа тэр хүний талаар л да. Миний хувьд асуултыг маш өөрөөр тавих байна. Ингээд яриа цааш үргэлжлүүлээд байх юм. Хүн бүхэн зөв хүнийг хайх гэдэг шиг байна. Зөв ч буруу ч хүнийг ярьж байна л да. Зөв хүнээс шалтгаалж байгаа систем бол буруу систем. Бидний яриад байгаа энэ систем бол зөв гэсэн ойлголттой ажиллаж байсан буруу хүмүүсээс хамаарч байсан тул асуудалд орсон гэсэн үг. Харин асуудлыг төр засаг авчирсан. Гэхдээ төр засгийн үйл ажиллагаа биш шүү дээ. Харин ухаалаг бус бодлого. Энд хамааралтай байдаг юм. Цагаан морь унсан зөв хүний хайсан энэ хандлага өөрөө эргэлзээтэй юм л да. Буруу систем юм. Ийм зорилгуудад хүрэх гэсэн системтэй байж хэрхэвч болохгүй. Зөв хүний бодлоор ажиглахад буруу тогтолцоотой асуудал гарч ирээд байдаг юм л да. Бүх хүний үйл ажиллагааг үл үзэгдэгч гар зохицуулж байдаг. Энэ нь биднийг хамтж түнш болгодог. Илүү тогтвортой байдлыг бүтээж, илүү их эрх чөлөөтэй, илүү их сайхан амьдралтай болгодог юм. Өөрөөр хэлбэл засгийн газрын өгч байгаагүй тийм л зүйлсийг бидэнд өгч байгаа юм. Гэхдээ тэр системийг загварчлах хэрэгтэй үстэй. Тэрнээс хүмүүсээс үүнийг холдуулж мэдээж. Шинэ сенатын хэлсэн үгийг санаанд орлоо л доо. Бид сүүлийн 4 асуудлыг ямагт харж байх ёстой гэж. Зөвхөн хамгийн сүүлийн асуудлыг бүү хар.
Магадгүй бид 29-с 30 оноох шиг хямралд хизээж өртөхгүй байх. Бид өөр хямрал хүнд хэцүү бэрхшээлтэй тулгаж болно шүү дээ. Тийм биз? Энд өөр санаа гарч иж байна л да. Засгийн газрын нөлөө бүхий хүмүүс хямралд нөлөө үзүүлсэн гэж маргаж байсан шүү дээ. Тэд л нийгмийн менежмент, эдийн засгийн сайн сайхны төлөө хариуцлага хүлээж. Харин одоо эсэргээрээ шүүмжилж байна шүү дээ. Тийм үү? Би хоёр зүйлийг хэлхийг хүсэж байна. Бидний энд ярьж байгаа зүйл бол нийгмийн үзэгдэл, үл үзэгдэх гар юм. Гэхдээ бид компьютерийг зохион бүтээх гэж оролдож байгаа бол энэний удирдлага жолоог нь авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гол асуудлаа тавих гэж байна. Сансрын хөлгийн мэдрэгчийг ажилуулах механизм хэрэгтэй гэсэн үг л дээ. Хизээч ямар ч үед хөлгийн ахмад байгааг үл харгалзан хөлөг ажиллана гэсэн үг. Тийм ээ. Бас энд ярьж байгаа зүйл бол эдийн засгийн асуудал ч биш. Харин амьдралын тухай шашны асуудал болж байгаа юм. Тийм ээ. За. Бид хэрхэн амьдрах талаар ярьж байгаа эсэхийг би мэдэхгүй байна л да. Гэхдээ олон нийтийн санаанд ийм бодлоос илүү эдийн засагч өрөөлж байр суурьтай төрөөсэй гэж найдаж байна. Тэгвэл аз жаргалыг бий болгохын тулд засгийн газар ямар байгаасаа гэж бодож байгааг хэлэхгүй юу? Норвегийн жишээ татан ярихад академик гэхээсээ илүү маш их мэдрэмжтэй төлөвлөгөөг чухалчлан авч үздэг. Тэгэхээр яагаад ийм дүгнэлтэнд хүрсэн бэ гэвэл хэт мөшгөрсөн гарыг эргүүлж засах хэмжлэгээтэй адилаа гэсэн үг л дээ. Exxon зэрэг томоохон корпорациуд нь өөр зураан өрсөлдөж байна. Төрийн зүгээс зах зээл дээр хангалттай нөлөө бүхий байгууллагуудтай хамтарч байгаа юм л да. Хүмүүс болохоор засгийн газраас л болж салбарын үйл ажиллагаа удаашралтай байна гэж ихэвчлэн ярьдаг юм. Мэдээж ил тод харагдаж байгаа ийм зүйлс компаниудын талаар бараг бүгдээрээ санал хариулж байдаг шүү дээ. Бид бодит зүйлийн талаар ярилцж байна. Одоо засгийн газрын өсөлт дэвшил таны ярьж байгаа зүйлтэй хамааралгүй гэж түүхэнд бичсэн байна. Том байгууллага корпорац байлаа гэдэг үйлдвэрчний эвлэл нь том технологийн дэвшил хөгжилтэй засгийн газрын өсөлт дэвшилтэнд дэм өгдөг. Гол зүйл гэж үзэж байгаа нь үнэхээр энэ дүрлэл дээ. Зарим хүмүүс л ийм байдлаар хөтөлбөр боловсруулдаг байх. Хамгийн гол нь анхаарал татсан чухал асуудал бол мэдээж засгийн газрын оролцооны асуудал. Иннээс болж их хямрал эхэлж цаашдын амжилт эсвэл ялагдлын асуудал яригдана шүү дээ. Гэвч таны дэмжин ярьж байгаа зүйл бол засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх явдал. Тэгвэл ийм зүйл бараг хийх шаардлагач байхгүй. Одоо засгийн газрын эрх мэдлийн өсөлт нь бараг эцсийн хүртэл төгөөд байна шүү дээ. Их Британи Францтай холбоотой байсан үе буюу дэлхийн 2 дугаар дайны дараанаас энэ үзэгдэл эрчимтэй ажиглагдсан юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгууд ч нуран унаж байна. Тэгэхээр одоо өөр болсон гэсэн үг үү? Тийм ээ. Одоо бол өөр хандлага бий болсон. Энэ талаар кинон дэлгэрэнгүй байдлаар авч үзээгүй л дээ. Харин номонд бичсэн байгаа. Дайны үед нөхцөл байдал ямар байсан? Ямар хандлагатай байсан? Засгийн газрыг сонгох нь ямар үр ашигтай байсан зэрэг асуудлаар номонд тодорхой дурдсан байгаа л да. Америк нэгдсэн улс, Их Британи, Герман зэрэг улс орнууд яагаад үр ашигтай зүйл ажиглагдж байсан ч эргэлзээ төрүүлсэн зүйлс байсан бэ гэвэл засгийн газраас зөвхөн нэг зорилгын төлөө эдийн засгийг хянахаар төлөвж байсан явдал юм л да. Энэ бол дайн. Энэ үед олон улсын байдал таагүй. Бид бүхэн шиг олон ч хүн янз бүрийн зовлон бэрхшээл амсч байсан. Гэхдээ хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдсөн нь асуудал юм л да. Би таны үзэл бодлыг өөрчилж чадахгүй. Та ч хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж чадахгүй. Харин туршлага бол бид бүхний үзэл бодлыг хангалттай өөрчилнө. Аж үйлдвэрийн компанийг өдөрдөн ажилуулахад засгийн газар үнэхээр үр ашиггүй байдаг гэж итгэдэг хүн ховрол байдаг байх. Тийм ээ, би тэгж боддог юм. Таны асуулт эргээд асуудлын гүн рүү орууллаа л да. Өөрөөр хэлбэл хүмүүсийн үзэл бодол сонголтын талаар. Ардчилсан улс орнуудад ард иргэд нь улс төрийн процессд оролцох санал бодлоо илэрхийлж байдаг шүү дээ. Мөн зарим нэг буруу байж мэдэх зүйлийг ч хийж байна. Гэхдээ үйл итгэх итгэл үнэмшлийн асуудал байна. Энэ бол хэдий саналаа өгөх зарчмаар засгийн газарт хүсэл сонирхлоо илэрхийлсэн ч нөхцөл байдлыг удирдан зөв чиглэлд оруулаасай гэсэн хүсэл байдаг. Учир нь засгийн газар хяналтаа бүү алдаасай гэсэн хүсэлтэй холбоотой юм л да. Яагаад гэвэл
засгийн газрын оролцох стандарт гэж байх ёстой. Бидний өмнө туулж өнгөрүүлж байсан хямрал, эдийн засгийн мөчлөгтэй холбоотой ямар нэгэн зүйлийг засгийн газар хийх ёстой гэсэн үзэл энд хамааралтай л да. Ийм итгэл үнэмшил байна. Байсаар ч байх үз. Гэхдээ бүх зүйлс харилцан хамааралтай болсон байна. Инфляцийг өсөхгүй байя гэвэл үнийг чихэд нэмэгдүүлэхгүй байх ёстой гэх мэтлэн. Харин дэлхийд дахинд дайн өрнөж байдал хүндрвэл өөр нэг хэрэг болно. Ийм үед засгийн газар бол эдийн засгийн үзүүлэлтийг хянан зохицуулж чадахгүй гэсэн асуултанд би тантай санал нэг байна. Мэдээж бас эрх бүхий нэг этгээд эрдэмтэн энийг хялбар шийдчих асуудал биш. Өөрөөр хэлбэл засгийн газар нэг шинэ үүрэгтэй болсон. Яагаад гэвэл үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ ч жинхэнэ мөн чанарыг засгийн газар мэдэрдэг болсон. Улс төрийн хувьд хүмүүсийн дэмжлэгийг авах шаардлагатай болж байна. Иймээс эдийн засгийн зорилтуудыг цайтар тодорхойлж өндөр амжилттай ажиллахыг зорж байна. Ажилгүйдийн түвшинг бууруулах, үнийн доктортой байдлыг хангах гэх мэт. Энд улс төрийн эдийн засгийн системийг тодорхойлж ярих нь зүйтэй. Энэ системийн эцсийн үр дүн нь ашиг тустай байдал юм. Та болохоор засгийн газрын эрхийг хязгаарлах талаар ярьж байгаа үнэхээр нийцэмгүй асуудал. Хязгаарлагдмал эрхтэй засгийн газрын үйл ажиллагаа. Үгүй өөр асуудал ярьж байна. Өөр санаагаар тайлбарлахыг хичээе. Өнөөдрийн төсвийг харвал бараг тал хувь нь батлан хамгаалахын салбарт зарцуулагдж байна. Энэ нь засгийн газрын хөгжил дэвшлийн гол тулгуур баг нь биш. Мөн бид зэвсэг түвшний салбарт маш их зарцуулчих хэрэггүй. Миний хэлэх гэсэн санаа бол засгийн газрын маргаантай эрх мэдлийн хэсгийг л хасах тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл эрх мэдлээс хит давсан үйл ажиллагаа. Үүрэг функцийг бууруулах асуудал юм л да. Энэ л асуудал. Хүмүүс ийм эрхийг өгсөн шүү дээ. Энийг яаж зохицуулах болж байна? Нэг л буруу зохицуултыг шийдчих юм бол ард байгаа олон асуудал шийдэгдэж болно. Өөрөөр хэлбэл засгийн газар ажилгүйдлийг бууруулвал үн тогт уржина. Бид энэгээр юу хийх вэ? Яаж ашиглах вэ гэдэг асуудлуудыг ч мэдж явах хэрэгтэй. Засгийн газар бол одоогийн арга барил ямар байгаагаа хэрхэн танилцуулахаа мэддэг байх хэрэгтэй л дээ. Инфляци харалта өссөн хэвээрэл байна. Бас ажилгүйдэл ч нэмэгдэж байна шүү дээ. Тийм биз? Та бүхэн харалт. Миний бодлоор бол хамгийн багадаа засгийн газрын 4 төрлийн оролцооны талаар ярьж байна. Тэгэхээр нэгдүгээрт нийгмийн халамжийн систем. Олон халамж дэмжлэгийн хөтөлбөрүүд маш сайн сайшаагдаж чадаагүй байгаа шүү дээ. Харин нийгмийн халамж маш алдартай. Эрүүл мэндийн үйлчилгээний хувьд ч сайн ч бий, муу ч бий. Иймд хуваарлалтын систем нь холимог шинж чанартай юм л да. Өөр нэг оролцооны хэлбэр бол ажилгүйдлийг бууруулах. Ажилгүйдэлтэй мэдээж давхар үнийн асуудал яригдана. Ажилгүйдэлтэй холбоотой засгийн газрын зохицуулалт надад их хүнд бэрхшээлтэй, их адармаатай санагддаг юм. Тэгвэл төөр хүнс мансууруулах бодисын хориг арга хэмжээ хэрэгжүүлэхэд хэр бэлтгэлтэй байгаа вэ? Бизнесмэнүүдэд хэрхэн нөлөөлөхийг судлах хэрэгтэй. Өмнөх яриагаа дуусгая. 40-оос 73 оны хооронд Англи улс төдийгүй өөр улс орнуудад ч бүгд найрамдах болон ардчсан намууд нь засаг захиргааг сайн удирдах энэ л үед ажилгүйдлийн төвшин дундаж байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хоосч бага байсан гэсэн үг. Магадгүй орчин үеийн эдийн засгийн түүхэнд л инфляц гэсэн асуудал яригдж байгаа. Байнгын асуудал болж байна шүү дээ. Одоо бид засгийн газрын оролцоог дэмжиж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Үр удамд маанч чухал зүйл. Муу нөлөө үзүүлэх нь бага байхаа гэж бодож байна. Иймээс няцагдчихгүй зарим факт баримтуудыг харах юм бол бид бүхний дүгнэж болох нэг зүйл бол бидэнд төрийн зохицуулалт улам их хэрэгтэй гэж би хэлэхээр байгаа юм л да. Тийм ээ, бидэнд төрийн зохицуулалт улам ихээр хэрэг болоод байна. Тийм ээ. Хэрвээ та хүмүүсийг зөв чиглүүлэхийг хүсэж байгаа бол өнгөрсөн үеийн түүхийг харах хэрэгтэй. Таны өмнө ярьсан шиг цаг хугацааны хувьд эдийн засаг тогтвортой байгаагүй. Харин ч муудаж байсан. Солонгосын дайнаас болж инфляц өссөн. 50-аас 60-аад оны үед 8 орчим жилийн турш 3 удаа хямрал дараалан гарсан. Инфляц мөлхөөгөөс цоргоо хэлбэрлүү шилжиж эхэлсэн.
Энэ үед л инфляцийн сүр тавигдсан юм. Улмаар одоо бидний амьдарч байгаа орчин нөхцөлд ажилгүйдийн төвшин өндөр. Мөн инфляци ч өсөлттэй байна шүү дээ. Та энэ талаар юу гэж бодож байна? Үгүй дээ, тухайн үед суур тавигдаагүй. 1930-ад оны үетэй адил хөдөлгөөн тавигдж байсан л да. 1950-ад оны хямралыг бид чухалчлан ярьж байна. Гэхдээ энэ бол жижиг буюу харьцангуй бага хямрал шүү дээ. Харин их хямралын үеэр л үнэхээр нөхцөл байдал хүнд байсан гэдэг нь үнэн. 1870-аас 1880-ад оны Америк нэгдсэн улсын хямралтай харьцуулах юм бол ялгаатай зүйл ажиглагдана. 1908 онд дэлхийн 1-р дан эхлэхэд хямралын шин чанар суул байсан. Хямрал хүчтэй бус бага нөлөөтэй байсан. Энэ бол мэдээж түүхэн тохиолдсон явдал. Гэхдээ л энэ бүхэн санхүүгийн хямралтай холбогдож байгаа. Засгийн газрын оролцоо нь богино хугацаанд нийгмийг харьцангуй тогтвортой болгож болно шүү дээ. Энэ асуудлаар хангалттай хэмжээнд ярьлаа. Өмнөх шиг хямрал ирэхгүй байх магадлалтай ч хэрвээ ирвэл бас туршлагатай болсон байна. Тэгвэл бид яг юуг мэдэж явах ёстой вэ? Мөн одоогийн байдлаар ямар асуудлыг шийдвэрлэхэд байгаа талаар ярихгүй юу? Хүмүүс энэ талаар илүү сонирхож байгаа юм л та. Хямралын үндэс бол хэвээрээ байгаа байх. Миний хувьд профессор Фридманы ярьсантай бүрэн дүрэн санал нийлэхгүй байна л. Санаж байгаа дээр хэлвэл 1973 он хүртэл нөхцөл байдал сайн байсан гэж бодож байна. Харин энэс хойш удаа дараалан эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хор уршигтай үр тавигдсан байхаа гэж би үзэж байгаа л да. Эдийн засгийн мөчлөг болох тутам энэс өмнө инфляц буурдаг ийм зүй тогтол ажиглагддаг. Мэдээж эдийн засгийн мөчлөг уруудах тусам ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ. Харин профессор Фридмантай санал нийлэхгүй байгаа зүйл бол засгийн газарт буруу гэж байгаа явдал юм. Засгийн газар л зөв чиглэлд оруулж чадсангүй. Засгийн газар л тогтворгүй байдлыг цэгцэлж чадсангүй гэж байна. Харин би энийг эсэргүүцэж байна. Учир нь үүний үр уурхай нь өмнөх тогтворгүй байдлын нөлөөлөл юм. Фридманы үзэл бол ийм л байна. Нэг талаар зөвч хэлээ, ерөнхийдөө бол эргэлзээтэй санаа юм л да. Одоо бол томоохон хөрөнгө оруулалтуудыг чөлөөтэй хийж болж байна. Оруулсан хөрөнгө оруулалтыг хэмжээтэй уялдаад ажиллах хүчний нөөц их шаарддаг болж. Энд мэдээж эргэлзэж явах шиг байна л да. Зөвхөн үйлдвэрчний эвлэлээр биш. Бас бусад бүх төрлийн бүлэг нэгжүүд хамтаараа нэгдэж нийгмийн сайн сайхныг бүтээдэг. Мөн байдлаар хамтарч улс төрийн үйл ажиллагаанд оролцож хуулиар олгогдсон эрхээ эдэлж өрсөлдөөнөөс өөрийгөө хамгаалж байдаг. Хүмүүс ерөнхийдөө зах зээлд өндөр шаардлага тавьдаг жилээ энэ нь боломжгүй байдаг юм л да. Хүн бүхэн мэдээж ажиллах ёстой. Ажилгүйдлийг бол нуух аргагүй. Засгийн газраас заримдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хүмүүсийг ажилтай болгодог. Инфляц илүү хурдтай өсөж байгаа гэсэн профессор Фридманы санааг би зөвшөөрч байна л да. Энэ нь засгийн газраас болж байгаа гэж та үзэж байгаа бол засгийн газар тогтворгүй байдлыг уриалан дууддаг гэсэн үг. Би нэг зүйл асуумаар байна. Чи тэгвэл том засгийн газар том өсөлт болон том капитализмыг бий болгодог гэдгийг үгүйсгэж байна гэсэн үг. Мэдээж асуудал том байх хэрээр бэрхшээлж тийм байна. Том хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн хүч, том засгийн газар нь том уналтыг дагуулж болно. Энэ бол миний бодлоор бас нэг бэрхшээлтэй тал нь болж байна. Та том засгийн асуудал юунд хүргэж болох талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Тэгэхээр засгийн газрыг эсэргүүцэж байгаа чинь би тун их гайхдаг л да. Энэ бол бидэнд хэрэгтэй зүйл. Энэ гайхалтай төрийн системд ямар нэгэн радикал зүйл буруу байж болох юм гэж ноён Фридман үзэж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын үйл ажиллагаа болох төрөмгийн шин чанартай гэх мэт. Чөлөө төрсөлдөөний онолын үүднээс бол компаниудын зах зээлд эзлэх байр сууринд нь засгийн газраас байнга нөлөө үзүүлж болохгүй. Мөн үйлдвэрчний эвлэлүүд ч зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх зорилгоор санал бодлоо илэрхийлэх нь ч зарим талаар хязгаарлагдмал гэх мэтчлэн. Капитализмын системтэй шууд холбогдсон зарим нэг радикал санааг тавьж энэгээр институционал хөгжлийг бий болгох гэж та хичээж байх шиг байна. Би социологч хүн болохоор ингэж үзэж болох юм. Социалист философийн гаж буюу буруу тал нь хөгжил цаад бэрхшээл авчирдаг. Социализмыг практикт нэвтрүүлэх гэсэн ямар ч том оролдлого үйлдэлийг харах юм бол социализм захирагдах буюу харьяалагдах шин чанарыг агуулсан байдаг юм. Социолог гэдэг бол маш олон талтай. Машиныг зүгээр авах боломжтой байхад түрээслэх юм бол бид нэг маш тэнэг гэж ярина. Энтэй адил 20-р зуунд олон жилд социализмыг үндэсний онцлог шин чанараа хадгалсан хуучрыг хэвээрэл байна гэж би бодож байна. Социализмын сонголтын талаарх асуудал бол улс төрийн эдийн засгийн сонголтуудтай шууд хамааралтай. Тийм дахиад нэг зүйл хэлье. Давтан ярив. Социализмын төрөл шин чанар нь нэг нэгнээ үгүйсгэж байна. Бас ямар ч асуудалгүй социализмын талаар ярьж байгаа нь өрөөсгөлөлтөө буруу ойлголт юм. Буруу брендийн социализм байсаар байна шүү дээ. Ийм буруу социализмд хүмүүсийн үйлдэлч буруу болоод байгаа юм.
Зөв зүйл хийхэд юу саад болж байгаа талаар тааж бэж туйлын утгаар нь хэлж чадахгүй шүү дээ. Харин ийм буруу брендийн социализмд өөр өнцгөөс харж дүгнэх нь зөв байх л да. Би түүхэнд гарсан хоёр жишээг авч үзье. Нэгдүгээрт капиталистийн чанарын систем. Энэ засгийн газар нь хязгаарлагдмал эрх мэдэлтэй байдаг. Харин хоёрдугаарт засгийн газар миний хүсээгүй маш олон зүйл хийх эрх мэдэлтэй байдаг тийм тогтолцоо. Эдгээр жишээг урт хугацааны түүхэн хандлагаас харж хэлж болж байгаа юм шүү дээ. Зарим тохиолдолд эдийн засгийг сайтар судалж үзээгүй ч хүн төрлөختөн олон амжилтанд хүрсэн байдаг ч нөгөө талаас маш их хүндрэл бэрхшээлтэй асуудлууд урган гарч ирдэг. Тийм биз? Засгийн газар таны саяын хэлсэн шиг амжилтуудыг гаргаж байсан л да. Одоо тэгвэл өнгөрсөн түүхийн талаар ерөнхийдөө юу гэж хэлж байсныг санаж байна уу? Өнгөрсөн болон ирээдүйн хоёр харилцан хамаарлаггүй бол өнгөрсөн лөө буцах шаардлагагүй. Тухайлбал манай ард түмэн өмнө нь санаа зовниж байсан тул одоо Ираны дайныг эхлүүлсэн нь зөв сонголт болсон юм. Өмнө нь чадваргүй бизнесүүд олон бий болж засгийн газар хөдөлмөрийн хүч, салбар компани гэд бүгд л хамтарсны үр дүнд хөгжид дэвшсэн. Иймээс одоо Боб та хоёр миний ярьсны дагуу засгийн газрыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эрх мэдэлтэй засгийн газар нь хөдөлмөрийн хүчийг нэмэгдүүлж, нийгмийн хөрөнгийг арвижуулна гэсэн санааг чинь яцааж байна. Харин ч засгийн газаргүйгээр эдгээр зүйлсийг бий болгох боломжтой. Өмнө нь ямар замаар явж байсан талаар би сайн мэдэхгүй байна л да. Хэрвээ та засгийн газаргүйгээр түүхийг төсөөлвөл яг л зурагтай адил. Өөрөөр хэлбэл барьцгүй ойлгомжгүй санагдана. Засгийн газарт эрх мэдэл байх хэрэгтэй. Мэдээж тэгэлгүй яах вэ? Би наадах хэл яриад байна. Би аль болох ойлгомжтой тайлбарлах гээд үзье л дээ. Хүмүүсийн амьдралд ялгаа гарч гэлсэн цагаас мэрэгжил мэдлэг нь Аполлогийн жүжигт гардаг шиг хүнд байдалд орно. Энэ үед хүмүүс засгийн газараас тусалцаа хүсч эрх мэдлийн тэгш байдлыг хүсэмжилж эхэлж байгаа юм. Юу хэлэх гээд байна вэ гэхээр бид өөрсдөө засгийн газрыг урайлан дуудаж би энд байна. Надад тийм юм хэрэгтэй байна гэж хэлдэг. Эндээс л таны өмнө яриад байсан мөнгөний бодлоготой холбоотой зохицуулалт гарч ирж байгаа юм. Гэхдээ хэрэгцээ гэдэг хязгааргүй учраас асуудал улмал цаашлан гарч ирсээр л байх болно. Мөнгөний бодлогоч дагаж өөрчлөгдөнө. Бидний суйрлуулсан механизм бол ийм л байна. Өөрөөр хэлбэл юу бодогдуулж байна гэхээр нэг шуурга болохоор л хүмүүс дараагийн механизмыг туршиж үзэх хүснэ. Гэхдээ өнгөрсөн шиг аль болох алдахгүй хийж байна. Хэрвээ энэ механизмд буруу тогтолцоо орсон байвал нэгдэж ороход хэцүү болно. Би хар хайрцаг буюу ийм буруу тогтолцооны талаар ярихаас илүүтэйгээр механизм өөрөө яаж явах гэдэг талаар ярихыг хүсэж байна. Бид нар хар хайрцагнаас л тойрч гарч чадах юм бол систем маш тодорхой болж ирнэ. Тийм биз? Заасан дээр байдаг шиг тийм тодорхой зүйл амьдрал дээр ховор шүү дээ. Мэдээж хяналтаас гарсан зүйлсийг шийдвэрлэх нь чухал асуудлуудын нэг мөн. Тийм ээ, чухал асуудал. Ардчсан нийгэмд бичигдсэн бичигдээгүй хоёр хууль бий. Бичигдээгүй нь чухал бол харин бичигдсэн хууль нь олон нийтийн бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн үндсэн хууль байдаг шүү дээ. Харин цөөнхийн хүслийг засгийн газар бас орхигдуулж болохгүй. Тийм биз? Уучлаарай, энэ бол өөр асуудал. Хүмүүс нэгдмэл байна гэдэг туйлын утгаараа боломжгүй зүйл л дээ. Гэхдээ энд сонголт арга зам бий. Аль болох санал нийцэхгүй байгаа зүйлсээ бууруулж засгийн газар эрх мэдэлтэй эсвэл багтай байх нь хамаа байхгүй л дээ. Харин улс төрийн эдийн засгийн сонголт нь маш сайн байх хэрэгтэй. Өөр хэв маягтай байх ёстой. Ардчилсан нийгэмд бол хүмүүс засгийн газрыг дэмжиж, тусалж, бүр мөнгөч төлж байна. Харин та засгийн газрын сул тал алдаа дутагдлуудын талаар ярихын зэрэгцээ, хувийн хвшлийн салбарт хийх бүх өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй анхаарал татах байдлаар ярьж байна. Өөрөөр хэлбэл ийм өөрчлөлт нь хүмүүст хамгаалалт, тогтвортой байдал, хөгжил дэвшил авчирна гэсэн итгэл үнэмшилд хүргэж байгаа юм. Нөгөө талаас үүний учир шалтгааныг ч гэсэн номноос уншиж байгаа л да. Тийм ээ. Тийм ээ, тэгэхээр асуудал байна. Таны ярьсан санаанд үндэслэж шийдвэр гаргах боломжийг би олж харахгүй байна. Яг л Гибралтарын хадан хясаа шиг аюултай юм. Би тэгж л бодод байна. Үзэл бодлын хувьд олон нийт нэг талыг нь баримтлаасаа гэж бодохгүй байна. Бүгд л давуу болон сул талуудтай шүү дээ. Засгийн газрын зарим үйл ажиллагаа зарим талаар гайхалтай сайн байдаг. Энэ бүхнийг хүмүүс өөрсдийн туршлагаараа дүгнэж бодох байх л да. Бид энэнд нь харин саад болох ёсгүй юм.
Олон нийтээс янз бүрийн л асуулт гарч ирнэ. Ойлголт харилцан адилгүй байгаа тул засгийн газрын оролцооны талаар сайн мэдэхгүй байгаа бах. Засгийн газрын үйл ажиллагаа, үүрэг функц цаашид улмал нэмэгдэх байхаа гэж би бодоод байгаа юм. Миний бодлоор бол засгийн газрын үүрэг функц харьцангуй цөөн байна. Таны ярьж байгаа мөнгөний бодлого бол хэрэгжүүлэхэд маш том, амаргүй ажил мэтэл санагдсан. Энэ бол миний л бодол. Харамсалтай таны зөв. Одоо та энэ талаар ярихгүй юу? Яагаад санал нэгдэж байна? Учир нь энэ бол тусдаа асуудлууд. Таны ярьж байгаатай санал нэгдэж байна. Энэ мөнгөний бодлогын талаар бид нэгдмэл байр сууринд хүрэх хэрэгтэй байгаа. Энэ бол бусад бодлоготой харьцуулахад маш өөр. Хамгийн чухал нь эдийн засгийг шууд тогтворжуулдаг мөнгөний бодлого хэрэгтэй. Үнийн өсөлт тогтмол хувьтай. Ямар ч интервенц байдгүй. Тэгсэн мөрдлөө засгийн газрын цар хүрээ нь маш том. Үнийн талаар бүх төрлийн зохицуулалттай. Петрийн түрүү ярьсан санаа дэндүү ерөнхий байсан. Энэтэй санал нэгдэх боломжгүй л дээ. Учир нь зөвхөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн зорилгыг авч үзсэн байдаг. Гэхдээ бодит байдал дээр хамгийн тохирох үр ашигтай арга хэрэгслэл юу болох? Эдгээр нь хүмүүст ямар давуу тал өгөх зэрэг асуудал чухал байдаг. Нөхцөл байдал тодорхой байж болно. Гэхдээ маш их баталгаатай байх ёстой. Тогтвортой нийгэмд л ийм баталгаа бодит боломж олгож. Энэ 7 өдрийн хэлэлцүүлэг үгээр өндөрлөж байна. Дай бүхэн бидэндээ дараа 7 өнөخت дахин уулзаарай. Та бүхэн бидэндээ дараа 7 өнөخت дахин уулзч засгийн газрын халамжийн систем ямар их гүн гүнзгий асуудал болох. Энэ нь татварлагчдын мөнгийг өрн тарин хийж байгаа хэрэг үү? Эсвэл үнэхээр нийгмийн хэрэгцээтэй бүлэгт чиглэсэн зүйл үү гэдэг асуултын талаар мэдэж авах болно. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя.